Бүгдээрэнд нь шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өглөө болгон эзний үгтэй хамт байж, хамтдаа эзний үгнээс хамтдаа хуваалцаж, хамтдаа залбирж байгаа та бүхэндээ бас талархаж байна. Тэгээд бүгдээр энэ цагийг эзэн лөө хандан залбирлаар эхлэе. Халелуя. Бидний хайртай Аамен, бид таныхаа өмнө ирж байна. Энэ л сайхан өдрийг та бидэнд өгсөнд баярлалаа. Эзэн бурхан аамен. Өнөөдрийнхөө урд байгаа бүхий л цагуудаа таньдаа өргөж. Таны мотор, таны хамгаалт бид бүхний дээр байх болтугай. Урд байгаа бүхий цагуудыг минь эзэн та хамгаалж өгөөрэй. Та өөрийн үгээрээ биднийг босгон байгуулж урамшуулах болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ дуул номны 34-р бүлгийг хамтдаа өргөжлүүлээд явъя. За 15-аас 18 дахь ишлэгийг би эндээс уншъя. Эзний мэлмээ зөвхт хүн дээр, сонор нь тэдний хашгираан дээр байдаг. Эзний нүүр царай, ёр мөг үйлдэгчдийн эсрэг байдаг нь тэдний дурсамжигч дэлхийгээс арилахын тулд билээ. Зөвхтүүдийг хаширхад эзэн сонсож, зовлон шаналн бүгдээс нь тэднийг аварна. Эмтэрсэн зүрхнүүдэд эзэн ойр сүнсээрээ гимшигчдийг тэр авардгаа гэж. Амен. За, эндээс бүгдээрээ өнөөдөр нэг 3 чухал зүйлийг бас олж харъя. За, нэгдүгээрт нь 15 дахь ишлээс бурхан зөвхт хүмүүсийг анхаардаг гэж. За тухайн нөхцөл байдлыг харахаар Давид хавчигдаж байхдаа бурханд одоо итгэсээр байсан тийм ээ. Тэр зөвхт байсан учраас бурханыг тэр анхаарал түүн дээр байсан гэж. Зарим үед бид хинч байхгүй мэт ганцаарддаг үеуд байдаг тийм ээ. Харин залбирх үед бурхан анхааран хардаг гэж. За энд 15 дугаар ишлэлдэр сонорно гэж байгаа. За энэ сонорно гэдэг үгийг одоо тухайн үеийн еврей соёл дээр зүгээр нэг чихийн талаар яриаг байхгүй. Зүгээр нэг чих биш ээ. Энэ бүр санаатаагаар бурхан бүр санаатаагаар анхааран хүлээн авах гэсэн ийм бэлэгдлийг хэлдэг юм байна. Тэгээ бурхан итгэгчдийн тийм ээ өөрийнхөө нэрийг дуудаж байгаа өөрийн хүүхдүүдийнхаа залбирлыг бурхан бүр сонсохоор санаа тавьж байдаг гэж. Амен. Тэгэхээр бид нар эзний мэлмээ зөвхт хүн дээр, сонор нь тэдний хашгираан дээр байдгаа гэдэг. Үнэхээр бидний гуйлтыг, залбирлыг эзэн сонсдог байх нэ. Амен. За 2 дугаар хэсэгт нь бурхан ёрын нэгний эсрэг байдгаа гэж. За бидний бурхан шудраг ёсны эзэн шүү дээ. Худал хуурмыгийг бурхан эсэргүүцдэг. Давид шудраг зөв байсан учраас бурхан анхааран харсан гэж байгаа. Давид зөвхт байсан учраас бурхан сонссон. Эзэн зөвхт хүмүүсийг таалдаг, мөн авардаг, бас хамгаалдаг. Тиймээс бүгдээрээ бурхныг хүндэлж шудраг тэр зөв замаар бүгдээрээ явахыг хичээцгээе. Саул хаан атаархлын улмаас Давидыг хавчиж хөөж байсан тийм ээ. Тэгэхээр эцэст нь Саул ямар ч нэр хүнд байгаагүй. Тэр хаан ширийг алдсан байдаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ зөвхт байсан учраас бурхан намайг сонссон гэсэн энэ итгэл дунд бүгдээрээ өргөжлүүлэн зөвхт амьдралыг эрен хайсаар байя. За сүүлд нь эмтэрсэн зүрхэнд эзэн ойрхон байдаг гэж. Гэмссэн зүрх сэтгэлд бурхан ойрхон байдаг гэж. Давид зовлон шаналлд байхдаа аюулд орсон тийм ээ. Сэтгэлээр унссан үедээ тэр гомдог.
хэн нэгэн хүнийг буруудгаагүй. Харин Бурханд итгэсэн. Бүр илүү итгэл нь Бурхан дээр тавигдсан. Та авран шүү дээ. Та надад туслаач ээ гэсэн энэ тусламжийн залбирлыг Давид хийсэн баг. Тэгээд тэр Бурханыг магтаж байсан. Тэгээд түүний залбирал гуйлтыг Бурхан сонсоод түүнийг аварсан шүү дээ. Энэ хүнд хэцүү энэ зүйлээс Бурхан Давидыг аварсан. Тэгэхээр бидний Бурхан зүуд хүмүүсийг анхаардаг байх нь, тийм ээ. Бурхан мууг эсэргүүцдэг байх нь. Бурхан гэмшдэг нэгэнтэй ойр байдаг байх. Тэгээд дуулал ном итгэгчдэд урам зориг өгдөг. Зовлон дунд ч гэсэн итгэлээ хадгалах, тийм ээ. Итгэл найдварыг өгдөг. Гайхалтай бас биднийг урамшуулсан, зоригжуулсан энэ номоо. Тэгээд бүгдээрээ энэ цагийг Бурхандаа даатгаад хамтдаа залбираад энэ цагийг дуусгая. Халелуя Иесус. Бидний хайртай аамын таньда бид талархаж байна. Бид таныг дуудагч нар байхыг үнэхээр хүсэж байна. Бид муу замуудаасаа хол байж таны заасан замаар алхахад эзэн минь та бидэнд туслаач. Хүнд хэцүү үеүүдэд үргэлж та бидэнтэй хамт байсанд баярлалаа. Таны дэргэдэл хамт байж тайвширлыг авч танаас ирдэг амар тайван бидний амьдралын бүх талбарыг хамгаалах болтугай. Эзэн минь таньда баярлалаа. Бүх алдрыг таньда өргөж Есүс эзнийхаа нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.